Зохиолч Баазангийн Намж мэд. Бүсээ айлд орхиж болдгүй тухай. Нэг хавар мөнгөн мортын шоронгоос оргоод ихэнтийн хөвчөд гарчхав. Явган нүцгэн 7 хоног тэнээд эцдээ модны цагаан холтос зулгаан гол зогоож явтал алсад утаа харагдлаа. Зүтгсээр яваад очтол ширвээ сахалтай нэгэн ир гал дээр мах шараад сууж байна. Шарсан махны үнэрт ухаан балартаад өвдөг нугалардаг юм. Тэгтэл тэрээр том хутгийнхаа үзүүрт цусан тусалсан шүүрхий мах өлгөөд өглөө. Би мөлхөж очоод гараараа авч идэх тэнхэл хүрээгүй учир махыг амаараа авав. Намайг махаа идэж дуусхийг хүлээж угаад тэрээр "За нааш суу. Чамайг хэрвээ гараараа авсан бол зүйл дуусгачих байсан юм" гэж билээ. Тэгээд бид хоёр хөвчин андууд болсон юм да. Тэр маань бас шоронгоос оргоод хээрээр гэр хэцээр дэр хийгээд хэдэн жил болсон эр байж билээ. Чанга эр байсан да. Ихэнтийн тайгад түүний мэдэхгүй жалга гэж байхгүй байдагсан. Бид хоёр хөвчин гүнд хэд хэдэн оромж агуйтай, сэлгэхэд морьтой, буу саадаг хувцс хунраар тасраагүй дээ. Тэгээд хоёулаа ерөөгийн дэлгүүрийг дээрэмдж угаад тэр маань цээжээрээ буудуулж 2 хоног агуйн мухарт шархны халуундаа дэмэрч угаад өнгөрөв. Өгөхийнхээ өмнө гинт ухаан сарвалсж ирдэг юм. "Заахуу анд минь, чи хэзээ нэгэн цагт арвайхээр ороод ээжтэй минь уулзаарай. Гэрийнхээ гадаа тийм тэмдэгтэй, тийм нэртэй хүн бий. Таны хүү таныгаа хизээч мартаагүй юм шүү" гэж хэлээрэй гэж захиад нэг сүрхий зогссноо явчихж билээ. Тайгад ганцаараа болж явсан хойно ер нь энд ингэж тэнж яваад тэнсэн сумны байвалж золбин хож тойрмоор үхлээр үхснээс нутгийнхаа барааг хараад үхвэлж үхих, баригдвалж баригдъя гэж шийдээд нутаг гараад давхичихлаа. Өдөр унтаж шөнө цогиулж явсаар арвайхээр ордог юм. Нөгөө самганыг эрсээр байж олж очлоо. Ануухан самган ганц гэрээр нутгалж байна. Хүүтэй чинь хамт ингэж тэгж амьдарч угаад ирлээ. Хүүт нь өгөхдөө ийм үгийг танд дамжуулаарай гэд өнгөрсөн дөө гэж хэлбэлээ. Эмгэн ер хүний урамд нулимсч гаргасангүй. Би хүүгийнхээ хойтхыг хэдийн уншуулчихсан гэж байна. Тэгснээ "За чи миний хүүгээс ялгаа юу ахав? Одоо хүү минь болоод надтай хамт амьдр. Надад хурааж цуглуулсан жаалжуулах юм би. Адуу мал ч бас хоосонгүй. Арчаатай тордоод явбал бид хоёрт хүрэлцэн. Энэ мөчөөс эхлээд ээж үр хоёр болж явъя" гэж байх юм. Би ч тэгийг л гэлээ. Тэгээд хэд хонж байтал ер тэнд байж суухад тэсэмгүй болоод ирдэг юм. Тэр эмгэн яста морь шиг 2 сайхан морьтой. Тэр хар хээр 2 морь бол эр хүний хямрыг сэргээсэн нүдийг булаасан адгууснуудтай. Эмгэн ээж маань хүүгээ ирнэ гэж хүүдээ тэр 2 морийг хадгалж байсан гэдэг. Тэгээд нэгэн үдэш нөгөө 2 морийг ойрхон архалж хаад орой хоолны дараа би засдаг гэж хэлээд сэлдэн гарлаа. Очоод нөгөө 2 морийг тайлж нэгийг мордоод нөгөөг нь хөтлөөд давхиулж гардаг юм. Шөнжин баруун зүгт давхиуллаа. Үүр цайх үед нэгэн хонхорт 2 морион уйчхаад чулууны язоор тохмоо дэрлээд хэвтээд өглөө. Нэг сэрхнээ нөгөө эмгэн хажууханд аргал түүчгсэн явж байх юм. Хин чин юу вэ гэд гайхаад өндийвэл "Миний хөө орж цайгаа уу" гэж дуудаж байна. Тэхнээ нь шөнжин эмгэний гэрийг алсуурхан тойроод давхичихсан байж билээ. Би
Хээрээр гэр хийж хэцээр дэр хийж явхдаа тэгж төөрч мөнгөнсөн минь үгүй. Яхавд хар цагаан дуугүй босоод гэрт нь орж хийж өгсөн цайнаас нь ууж суутал эмгэн хэлж байна. За хүү минь, уг нь би чамайг надад хань болох юм болов уу гэж бодсон юм. Гэтэл сэтгэл чинь тогтохгүй хүү юм. Чи явах гэснээрээ яв да. Наад хоёр адгуусаач аваад яв. Хүүгүй үлдэж байгаа надад ийм хоёр морины хэрэг юу вүлээ? Хэн надад харж өгөх вүлээ? Чам шиг нэгнийх нь нүдний хорхоо ороод алга болж өгөх үз гэж байна. Бас надад айлд бүү бүсээн орхиж угаарай. Чамайг аргамжчихдаг юм шүү гэлээ. Эмгэнд хар ахуулахгүй гээд сэлдэн гарсан маань буруудаж шүнжин гэр тойрч давхисны учир тэр байж. Эмгэн намайг сэжиглээд л байсан байгаа юм. Бүсийг минь барьчихаад намайг гэрэн тойруулаад шүнжин давхиулчихаа өлхөөн мэдэх айхтар хатуу уншлахтай эмгэн байсан да. Тэгээд надад замын хүнс бэлдэж өгөөд нутаг зүг минь мордуулж билээ. Тэр хоёр морийг унаад Арвайхэрийн талын зах руу ороод гальгуулж явв. Орой нар шингэх гэж байсан юм. Гэтэл гинт нүдний буланд гэрэл гялсхийх шиг болдог юм. Харвал 69 машины шил шингэж байгаа нарны гэрэлд тэгж гялсхийсэн байж. Арвайхэрийн цагдаагийн машин миний араас хөөж байгаа нь тэр. Тэгээд л жолоогоо тавиад л пур хийлгчихсэндээ. Арвайхэрийн талыг 69 машинд гүйцэтгэлгүй туулаад л гарсан. Тийм л гаргуун гайхалтай сайхан амтд байсан да тэр хоёр морь. Тэгээд сайхан хос морьтой нутагтан ирж байж билээ. Үнэхээр ч нутгийнхан 50-аад оны сүүлээр түүнийг хосгүй сайхан хоёр морьтой ирсэн гэх билээ. Хууч хөөрхгүй. 1986 оны 8 дугаар сарын эхээр ямдаг. Нутгийн нэгэн хөгшинтэй ганцг нээлж 2 хоног холыг зорж билээ. Хээрийн замд эр ижилсдэг гэдэг. Хэдий тэгэхэд би 9-р ангийн хүү байсан ч тэрээр надтай үеийн мэт хөөрөлдөж өдөржин дөрөө харшуулж явахдаа үдэшчин аргалын галын гэрэлд магшарж суухдаа олон сонин сайхныг хүүрнэж билээ. Түүнээс зөвхөн нэгийг сөхөхөд ийм байна. Баг залуу явсан учраас хөгшний ярианд учиргүй итгэж хөхөн баясаж билээ. Баасангийн намж мэд. Зураг тэн явхдаа буюу 1986 онд Цээл сумд тэнж яваад авахулсан зураг.